Үзэгчтэй хүнд орой минь төргий. Тэгэхээр олоо телевизийн зочинтой ярилцах цаг ярилцлага нэвтрүүлгийн маань ээлж дугаар та хүндээ хүрэхэд бэлэн болоод байна. За бид энэ удаагийн дугаараар тун удахгүй Улаанбаатар хотод зохиогдох гэж буй Women Expo Улаанбаатар үзэсгэлэн худалдааг зохион байгуулах асуудлыг хариуцсан менежер учрлыг урьж оролцуулж байгаа юм аа. За танд одоо хүрэлцээрсэн талхсан илэрхийлье. За орой минь төргий. Тэгэхээр Women Expo гэдэг их сонирхолтой санагдаад байна. Юу гэхээр эмэгтэйчүүд хандсан тийм үзэсгэлэн худалдаа болох гэж байгаа юм тийм. А энэ худалдааны гол одоо зорилго юу вэ? Эндээс яриа. Энэ зохион байгуулсан тийм ээ. Гол зорилго нь юу гэхээр 11 сарын 24 25-нд Монголын эмэгтэйчүүдийн өдөр гэж болж байгаа. Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулаад бид нэр одоо зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан үзэсгэлэн худалдааг хийхээр болсон байгаа тийм. Хаана зохион байгуулалт харуулсан бэ? За одоо Монголын үйлдвэрч нэвлийн соёлын төв орд ингээ баруун дөрвөн замд байдаг. Тийм тэнд. Тэгэхээр ер нь бол жишээлбэл эмэгтэйчүүд маань ямар нэг бараа бүтээгдэхүүн худалдаж авахын тулд нэлээд их цаг зав өөртөө зарцуулж ялангуяа дэлгүүр хоршоогоор их явах шаардлагатай болдог. Энэ худалдааг би бол олж харахаараа таны одоо сая ярианаас харахаар бүх олон төрлийн одоо юу гэдэг үйлчилгээ худалдааг нэг дор болгоно гэсэн ингэж одоо ойлгоод байна. Зөв байна уу? Тийм. Ерөнхийдөө одоо гоо сайхан, хувцас загвар за тэгээд өөр үед галтогоо тий гэр ахуйн хэрэгсэл ер нь нэмэгдээ хүмүүстэй холбоотой бүх бараа бүтээгдэхүүнийг тэнд борлуулна. Хажуугаар нь бас мэрэгжлийн зөвлөгөөнүүд өгдөнө. Гэр ахуйн зөвлөгөө. За тэгээд манай эмэгтэйчүүдийн холбоод маань энэ үзэсгэлэнг маань болонгууд Монголын эмэгтэйчүүдийн холбоодууд нэгдээд за зарим группүүд нэгдээд зохион байгуулж байгаа. Гол нь эмэгтэйчүүдээ бас нийгэмшүүлэх тий тэр үзэсгэлэн худалдаа зүгээр нэг энгийн үзэсгэлэн худалдаа биш. Бас нэг зөвлөгөөтэй, бас нэг сургалттай, жогоор нь лекц семинартай бас тийм ач холбогдолтой болох. Олон байгууллагууд зохион байгуулалтанд оролцож байгаа гэдэг чинь тэгээд магадгүй энд бас бизнесийн байгууллагууд оролцож байгаа ямар байгууллагууд оролцож байгаа. Мөн дээр нь одоо оролцох боломжууд бас байгаа юу? Тий, одоогор бол бид нэр одоо энэ лангууга одоо ерөнхийдөө нөгөө түрээсийн лангуу маань ингээд энд байгаа л да. Одоо хуваацсан 20 хэдэн байгууллага орохоор. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо байгууллагуудаа гэрээгээ тий лангууга түрээслэх гэрээгээ явж байгаа. Тэгээд ер нь гайгүй брэндүүд бас оролцсон. Бас гайгүй хувь хүмүүс бас өөрсдөө оруулж брэндүүдийг оруулж ирдэг хүмүүс бас оролцсон тий. Эмэгтэйчүүдэд хандсан тодорхой арга хэмжээнүүд явагдана гэлээ. Тухайлбал сургалт гэсэн. Энийг тодорхойлооч. Сургалтанд одоо юу гэхээр хувь хүний өөрөө амьдрах ихтгэл үнэмшил за тэгээ гэр бүлийн харилцаа тий одоо зан чанарын сургалтууд одоо энэ манай холбоодууд байгаа байхгүй. Энэ холбоодууд маань өөрсдийнхөө зорилтыг танилцуулаад одоо гишүүнчлэлээр шинээр бий болгох тий гишүүнчлэлээ нэмэгдүүлэх одоо өөрсдийнх нь мэдээж дандаа нийгмийн сайн сайхны төлөө байдаг. Тэгэхээр эдгээр маань өөрсдөө танилцуулаад тэнцээ бас өөрсдийнхөө тухайн байгууллагынхаа талаар одоо ямар үйл ажиллагаа явуулдаг тэрийг яриад тодорхой хэмжээний лекцүүдийг явуулна тий. Лекцэн тухайлбал сонирхоод бас та бидний үзэгчид гайхаж магадгүй энд очоод ямар лекц сонсож болох вэ? Бүр тухайлж хэлж болох одоо зэрэг магадгүй нууц. За тий жишээ нь одоо Монгол Тэмүүлэл гэдэг мэдэндээ тий. Монгол Тэмүүлэл бол өглөө болгон өглөөний 7 хоногт нэг удаа ихтлгүүрийн 6 давхарт яваад штэ. Монгол Тэмүүлэл эртч Монгол гэдэг. Тэднэр маань бас аюул гоё тийм сэтгэл зүйн одоо сургалтыг бас зохион байгуулна. За тэгээ бусад газрууд маань бас дандаа тийм сэтгэл зүйтэй гэр бүл одоо гэр бүлийн зөвлөгөө өгдөг гэр бүл судлалын талаар тий одоо гэр бүлийн харилцаа гэл тэр зүйлүүдээр нь одоо сургалтууд маань явагдана. Бас одоо кичен галтгоонд одоо хоол хийх тий одоо хоолны жорууд за тэгээд одоо хоол хийхэд анхаарах зүйл яаж одоо гоё гэрийнхнийгээ гоё одоо хоол ундаар байлгах уу тэр талаар бас мэргэжлийн тоогооч нар тий хоёр өдөр болно гэсэн тийм ээ. Тий. 24 25-нд 11 сарын 24 25-нд. Тэгэхээр бидний үзэж байгаа бүсгүүчүүд, эмэгтэйчүүд, эхчүүд маань бас энэ үзэсгэлэнт анхаарлаа хандуул бас их сонирхолтой юм байна. Учир нь та магадгүй одоо хүүхдээ хараад гэртээ сууж байгаа бол ажлынхаа цаг зав бас ажил хийгээд ажлынхаа цаг зав гарч байгаа бол энэ Women Expo Улаанбаатар очсноор бол маш олон төрлийн мэдээллийг нэг дороос авах. Тэр нь худалдаа хийж болох гэдэг. Худалдааны тухайд бас онцлог үе гэсэн та дөрөв ярианд бас тий. Энэ худалдаа маань ерөнхийдөө 70% хүртэл ер нь хямдрал байгаа. Гэхдээ бүгд бол 70% биш. Мэдээж хэлбэлцэлтэй 3-аас 70% тий. Одоо оролцож байгаа байгууллагууд маань ерөнхийдөө бол
бидний бас зорж байгаа зорилт маань 70% хүртэл онцгой хямдралуудыг аавн. За тэгээд бас цаг үеийн одоо хавар өвөл намрын тий бас нөгөө цаг үеийн хувцас загвар юу байдгийг тэр зүйлүүд маань орно. За тэгээд энэ дээр маань бас зүгээр нэг үзэсгэлэн худалдаа биш, урлагийн тоглолтууд явагдана. Яруу найрагчд ирж эмэгтэйчүүдтэй сайхан өөрсдөө ирж одоо шүлгээ уншаад, за хөгжимчд ирж хөгжмөө дараад зүгээр нэг хүмүүсийн чи ингээд шуугилдаал яваад байх биш. Босод үзэсгэлэн шиг биш бас тийм аюугай тийм сонгодог байх үднэс бид нараас орчныг бүрдүүлээ тий. Зүгээр нэг үзэсгэлэн хүмүүс шамбаарлаад явахгүй тийм бас хийх гэж байгаа. Тэгэхээр нэмэгтэйчүүдийг бас нэг гоё амраагаад хоорондоо бас ярилцах цаг гаргаад кофе шоп гэдээ гарч ирж байгаа. Тэнд болгоод эмэгтэйчүүд маань кофе уугаад хажуугаар ном уншаад бас тэгээд бас цагийг бас гоё өнгөрөх ярилцах цаг гаргаад хоорондоо бас танилцах. Энд бас орон нутгийн 3-4 аймагтай бас холбогдсон байгаа. Орон нутгаас бас нэг эмэгтэйчүүд ирэхээр бас яригдж байгаа. Тий. Маш олон байгууллагууд таны энэ одоо аюунаас харах олон байгууллагууд нэгдсэн байна л тийм. Тэгэхээр байгууллага болго өөр ингэсэн бас үйл ажиллагаа явуулдаг зорилготой байна. Тэгэхээр энэ олон байгууллагуудын зорилго бас энэ 2 өдөр нэгдэж тийм ээ эмэгтэйчүүд хандсан үйл ажиллагаа болно гэдгээр өмнө болж байгаагаар их онцлог байж харагдаад байгаа шиг байна л да. Тий. Ер нь яг эмэгтэйчүүдийг яг магтан дуулсан, эмэгтэйчүүдээрээ бахархсан, эмэгтэйчүүдтэй бас цаг гаргасан. Эмэгтэйчүүд маань ч гэсэн өөрсдөө бас нэг гоё цаг гаргаад нэг 2 өдөр бас нэг өөрсдөө альжаалаа тайлаад бас нэг сайхан ер нь бүх эмэгтэйчүүдийн ер нь бол ихэнх эмэгтэйчүүд бол шопинг хийхтэй айгүйх тийм хоббитэй байдаг. Түн дэрэн дээр нь үндэслээд бид нараас эмэгтэйчүүдийн нийгэмшүүлэх, эмэгтэйчүүдтэй гоё шин соргог мэдээллүүдээр хангах тий гоё одоо бараа бүтээгдэхүүнээр одоо хямдралтай үйлчлэх иймэрхүү одоо арга хэмжээл байгаа юм л та. Тийм бүсгүйчүүд маань бас бидний үзэж байгаа бол шопинг хийх их цаг зарцуулж бас олон дэлгүүрүүдээр орж явдаг бол за энэ удаа энэ үзэсгэлэнт очсноор богино хугацаанд хямдралтай үнээр үйлчлүүлэх өөрийнхөө одоо хүссэн бүтээгдэхүүнүүдийг худалдаа авах ийм боломж бас энд олдож байгаа юм байна гэж ингэж одоо хэлэх байна. Тийм тэгээд тэндээ бас нөгөө азтангууд шалгаруулна тий бид нэр бас ингээд орж ирсэн хүн болгонд ингээд азтны нөгөө юуг нь суглааг нь тэгээ бас уран сайхны зураг тэнд авахулна. Уран сайхны бүр ингээд юу засаад тайлбарлалтай студ мэргэжлийн студ ирээд зураг авахулна. Тэгээд хүмүүс маань өөрснөөс гоё зураг уран сайхны зураг авахулна. За тэгээд нөгөө эрүүл мэндийн зөвлөгөөнүүд одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд бас байна. Эмэгтэйчүүд маань бас эрүүл мэндийн маш сайн анхаардаг болохоор тэр талаараа бас эрүүл мэндийн зөвлөгөө, гоо сайхны зөвлөгөө одоо маникюр, педикюр гэх тэр зөвлөгөөнүүдийг өгнө. За тэгээд эрүүл хоол, хүнс тэжээл гэл ерөөхдөө хэрэглээ маань бас өөрснөө хэрэглээгээд байгаа бас зөвлөгөө зөвлөмжтэйгөө цуг явчих болохоор бас айгүй тийм тааламжтай юм болох гээд байгаа юм л да тий. Энийг яаж зөв зохистой хэрэглэх вэ? Өөрснөө бас дараа мэдхгүй байх биш. Тэр дороо шууд мэдэж аваад тэгээд явчих юм бол дараа нь бас өөрсдөнд бас төв өгчихгүй байдаг ч юм тий. Тэр талаас нь өөрийгөө одоохон бүсгүйчүүд маань юу гэдэг гэр бүлийнхэндээ ар гэртээхэн анхаарал тавиад өөрийгөө зарим үед одоо цаг зав гарах нэг бага байдаг гэсэн зарим бүсгүйчүүдийн хувьд санагддаг л. Тэгэхээр ийм бүсгүйчүүд бол бас энэ одоо үзэсгэлэнд очисноороо бол тий маш олон төрлийн эрүүл мэндийн гоо сайхны үйлчилгээ дээр нэмээд одоо бас юу гэдэг зөвлөгөөг тий хямдралтай худалдаа бол ер нь бүхний эмэгтэй хүнд яг хэрэгтэй байгаа бүх юмыг л ер нь энд зохицлоо гол бий болох юм байна. Тий. Тэгээд ирсэн эмэгтэй болгондоо бас хямдралын ирэх бусад одоо манай хамтран ажиллаж байгаа байгууллагууд маань бас нөгөө үйлчлүүлэх нөгөө хямдралын картуудыг бас бид нар бас авч байгаа. Тэр хямдралын одоо картуудыг бас өгнө. Эхний 3000 хүнд ерөөхдөө бол тийм бэлэгтэй суглаа. Үзэсгэлэн маань хаана зохиогдсон? Та яг одоо бас одоо бидний үзээд үзэж байгаа бүсгүйчүүд маань хаана хизээ зохиогдох юм бол за энэгээ ямар ч байсан очиж үзье дэ гэж бодож байж магадгүй. Тэгэхээр тэрнийг нь бас их тод сайн хэлж өгөл. Тий. Монголын үйлдвэрч нэвлийн соёлын төв ордон баруун дөрвөн замд байдаг тий. Тэнд 11 сарын 24 25-нд болно. Өглөө хэдээс эхлэх вэ? 10 цагаас орой 19 цаг хүртэл болно. Тэгэхээр бас олон бүсгүйчүүд энэ Women Expo-д очиж энэ гоо сайхны бүтээгдэхүүн худалдах, зөвлөгөө өгөх, за мөн маш олон төрлийн бүсгүйчүүдэд хандсан үйлчлэгийг нэг дор зохицуулаад авах юм боломжийг
одоо танай зүгээс зохион байгуулж байгаа юм байна. Тэгэд энэ зохион байгуулалтын асуудал дээр бас ямар одоо зүйлүүд гарч байгаа вэ те? Одоо дэмжиж байгаа байгууллагуудаас гадна үйл ажиллагаанд хамтран оролцох байгууллагууд ямар шаардлагыг бас хангасан байх ёстой вэ? Тэгээ хамтарч байгаа байгууллагууд маань бол ерөөдөө дандаа холбоодууд маань байгаа. Тэгээд бас бид нэр 25-ныхоо орой сонгодог эмэгтэй шагнал гардуулах хэсэлгээд үндэтгэлийн арга хэмжээ хийнэ. Тэрэн дээр юу гэхээр бид нэр сонгодог эмэгтэй тий одоо сонгодог эмэгтэйчүүдийн байгууллага тэгээд номинацууд байгаа л да. Сонгодог эмэгтэй, сонгодог бизнес эмэгтэй, сонгодог хүмүүнлэг эмэгтэй, сонгодог эмэгтэйчүүдийн холбоо. Энэ шалгууруудыг ямар үгдийн одоо шалгуураар энэ сонгодог номинац үзүүлэлтүүдийг тийм ээ. Эднэрийг болгонгууд бид нэг судалгааны компанитай одоо хамтарч байгаа. Судалгааны компани маань бол ерөөхдөө энийг хийж байгаа. Судлаад тэгээ бид нарт судалгааны дүн юм байна гэд тэндээсээ бид нараас шүүгээд энийг бас тодруулах юм байгаа. Би бол ингэж хараад байл да. Яг л ялангуяа бүсгүйчүүдэд хандсан ийм цогц арга хэмжээ бол гэдгээр их шинэлэг нэгдүгээр тийм. Хоёрдугаарт яг нэг дор бүх төрлийн үйлчилгээ худалдаа зөвлөгөөг шийдэж чадж байгаараа шинэлэг болж байна л гэж хараад байна. Тэгээд энэ шагнал гардуулах ёслол дээр болонгууд 100 залуу гүрж байгаа. Тэр 100 залуу нь бас нөгөө судалгаагаар одоо урлагийн тий одоо спортын одоо улс төрийн юу гэдэг хэвлэл мэдээллийн ч гэдэг юм тий. Тэр 100 залуу маань одоо энд ерөнхийдөө 300 бүсгүй нийтдээ 400 хүн болно. Тэгээд 300 бүсгүйчүүд эмэгтэйчүүдтэй ингээд нэг гоё орой өнгөрөөд гоё нийлдэж өхөрлөө зураг хөргөө ахуулаад тий. Одоо жишээ нь үүдээ олимпиад аврагч гэдэг юм уу тий юу гэдэг хамтлаг дурчил тэр бүсгүйчүүдэд одоо тий баяр баясгалан бэлгэлэх тий урам зориг бэлгэлэх одоо айгуу гоё тэр оройг л айгуу гоё байх. Тэгээд яг орой нь бол одоо төгшөө их сайхан нээлттэй болох нь шүү дээ. Танилынхаа хүрээг өгдөх, олонний танил, одуудтай танилцах гэх юм. Тэгэхээр яагаад тэгээд олонний танил хүмүүс яаж юм нөхөр зүгээр нийгэмд байдаг хүмүүс маань тийм олонний танил хүмүүстэй байхаараа бас арай өөр юм болов тий. Тэр хүмүүст маань бас нэг баяр жаргал бэлээлээд бас нэг арай нэг гоё байх юм болов гэдэг үгнээс энэ арга хэмжээг бид нэр зохиож байгаа. Тэгээд энэ дээр шагнал гардуулах ёсол. За тэгээд манай Монголын эмэгтэйчүүдийн сан байгаа. Монголын эмэгтэйчүүдийн сан болонгот ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлд өрх толгойлсон эмэгтэйчүүд төлхөө анхаарч ажилладаг. Тэгэхээр эднийх ерөнхийдөө одоо нэг 10 эмэгтэйг өрх толгойлсон хөгжлийн бэрхшээлтэй одоо олон хүүхэдтэй тий эмэгтэйг туслана гэсэн тэрний хоёрт нь бид нар одоо эндээс энэ арга хэмжээ экспогоосоо хөрөнгө босгоод ханд босгоод бид нар хоёр эмэгтэйд нь бас туслах ерөнхийдөө нэг сая төгрөл байгаа юм л да. Тэгээ туслах бид нар бас нэг хөрөнгө босгох одоо зорилготой яваад ажиллаж байгаа тэр хоёр эмэгтэйгээ бас ураад тэр арга хэмжээнд дээр бас нэг сайхан урмын үг хийлээ тэр хандваас өргөх юм байна. Та нар энэ олон нийтэд хандсан сурталчилгааны энэ төр бас хэр хийж байгаа хүмүүс хэр хүлээж авч байгаа. Ялангуяа одоо төдийлөн сайн мдээгүй байж болно. Үзэгчид маань мдээгүй, бүсгүйчүүд мдээгүй хамтран ажилладаг байгууллагуудаас цааш төдийлөн мэдхээр энийг өшөөсөө сурталчид олон бүсгүйчүүдэд ядуулах хамруулах те. Ийм байвал бас зүгээр байхаа л гэж бодож байна. Тий. Бид нэр одоо энэ өнгөрч одоо үлцэн 2-7 хоногтой ерөнхийдөө телевизүүдээр ярьслаа өгөө те бас зарим телевизүүд маань бас мэдээллийн танах бас ингээл мэдээллийн ивент тэтгэгчээр ажиллаад ерөнхийдөө бол телевизүүд маань бас нааштай хандж байгаа бас FM радио за хэд хэдэн эмэгтэйчүүдийн сайтууд байгаа гойлонгоо Cosmopolitan эмэгтэйчүүд цэгийн за тэгээд avla.cg oрлоо.com за тэгээд бусад одоо сайтууд бас бид нэр ингээд хандж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол гадуур бас ерөнхийдөө хэвлэл мэдээллийн одоо нэг хэвлэл мэдээлэл сурталчилгаанууд байгаа тийм бид нар Алтай айлам гэдэг хэвлэлийн компанитай бас ирсэн байгаа. Бусад бас өөр хэвлэлийн компаниудаар бас бид нар хамтраад ерөнхийдөө сурталчилгаа бол хийсэн. Тэр танаа энэ одоо үзэсгэлэн экспорт оролцож байгаа худалдаа экспорт оролцож байгаа хүмүүс энэ бүсгүйчүүдийн үед үнэхээр одоо сэтгэл хангалуун байх тийм ээ өөрийнхөө одоо хэрэглэх хэрэгцээтэй бүтээгдэхүүн худалдаа авах за зөвлөгөө авах гэр бүлийн болоод одоо аж ахуйн тухайлбал үүдээ галт тоогооны хоолны шим зөвлөгөө авах ийм боломжууд бүрэн дүүрэн сэтгэл хангалуун гарна гэдэгт та өөрөө зохион байгуулагчид хэр одоо итгэлтэй байгаа. Ер нь бол итгэлтэй байгаа. Ягаад тэгэхээр тэнд маань маш гоё тийм сонгодог өдөр ерөөсөө урд өмнө болж байгаагүй
Тэгээд зөвхөн эмэгтэйчүүдийг халамжилсан, хайрлсан тий эмэгтэйчүүдээс эндэлсэн тийм айгүй гоё ерөөсөө нэг гоё тийм үлдүүлсэн тий гоё орчинтой нэг гоё тийм болохоор ер нь бол эмэгтэйчүүд мань айгүй гоё баяртайгаар гарах бах. Юм худалдаж аваагүй байсан ч гэсэн тэнд очоод ямар ч лсэн нэг 2 цаг саатах бах. Ер нь бол бид нэг хүнийг нэг 2 цаг ер нь байна бах. Яагаад тэгэхээр тэр чинь зүгээр нэг тойрол нэг худалдаа авалт биш. Тинчээж ингээл семинар ялж байна. Хүн ингээд уран зурагч дуусаа, уран зураач дуус ирээ зураг зурж байна. Өөрснөө зураг мураг авахулж байна. Ер нь үзэж харах юм айгүй их тий. Ингээл ном уншаал тий. Айгүй болсон тийм саатах зүйл байгаа болохоор Монгол орон даяар 24-25 өдрийг бол бүсгүйчүүдийн өдөр юм байна гэж би таны ярианаас бол ялангуяа Улаанбаатарт ажиллаж амьдарч байгаа бүсгүйчүүд яг энэ Women Expo руу очих юм бол үнэхээр бүсгүйчүүдийн үчиг мэдрэх тийм ийм боломж байна гэж ингэж л харж ойлгоод байна л. Тий. Ер нь бол яг тийм бид нар яг 11 сарын 24-25-ыг Монголын эмэгтэйчүүдийн өдөр болгож байгаа. Тэгээд 3 сарын 8 болон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг. Тэр бол арай жоох өөр утгатай. Бид нар болонгууд 11 сарын 24-25-ыг яагаад ингэж онцолж байна вэ гэхээр эмэгтэйчүүд маань өөрсдөө ингээ бахархалтай, өөрсдөө ингээ үнцэнтэй, өөрсдөө ингээ маш одоо сайхан одоо итгэл дүүрэнтэй, сэтгэл төгс гэр орондоо гэрэл гэгээтэй, сайхан одоо аж төрөөс сайхан гэдэг гоё уран зоригтой гоё амьдраасаа гэдэг үүднээс урам хайрлах тий тэднийг магтан дуулах одоо тийм л өдрийг бий болгож байгаа юм л да. Өнөөдөр нийгмийн хөгжилд эмэгтэйчүүд үүрэг оролцоо бас асар их байна шүү дээ. Ялангуяа юу гэдэг өргө толгойлж байгаа бас ар гэрийн амьдралд илүү хүчтэй оролцдог бүсгүйчүүдийн тоо өдрөөс өдөр жилээс жилд нэмэгдээд байгаа тухай саяхан бас би статистик тоо баримт харж ирсэн саналаа л. Тэгэхээр энэ бол нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо асар их байгаа хэрээр юу гэдэг бүсгүйчүүд хандсан олон төрлийн үйлчилгээ тэдэнд хандсан зөвлөмж юмнуудыг илүү их дэлгэрэнгүй болгох нуруундаа их ачаал өөрчилж бүсгүйчүүд. Тэгэхээр энэ талаасаа бол бас танаа энэ үйл арга хэмжээ их чухал юм болоо гэж бодлоо л. Тий. Ер нь бол яг тийм одоо маш олон стресс байгаа тий гэртээ бухимддаг гадаа гараад бухимддаг тэр бухимдлуудыг л ер нь энэ арга хэмжээ маань багч усан бол арилгаад тий тэгээ бас эмэгтэйчүүдийн холбооттойгоо холбоод эмэгтэйчүүдийн холбоод маань бас тэд нартай бас сайхан арга хэмжээнүүдтэй одоо өдрөлтийн арга хэмжээнүүдтэй оролцуулаад ирэхээр эмэгтэйчүүд маань бас нийгэмшээд тэр бухимдлаасаа бас арилгах гэртээ зүгээр суудаг байсан хүмүүс маань нэг холбоод очоод илсээд орчингууд нэг холбооных нь арга хэмжээ ороо авчдаг. За баярлалаа үзэгчдээ. Тэгээд бидний ярилцах цаг маань энэ төрөд өндөрлөх боллоо. Тэгээд энэ удаагийн зочноор Women Expo Улаанбаатар үзэсгэлэн худалдаа зохион байгуулалт хариуцсан менежер Учрал өргөдөө оролцлоо. Тэгээд танд бас бидний манай үзэгчдэд энэ эмэгтэйчүүдийн экспоны талаар тодорхой мэдээллийг хүрэлцээрч өгсөн талархсан илэрхийлье. За баярлалаа. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяр таа үзэгчдээ.